Гэл хамгаалах ерөнхий газрын харьяа хэлчин клубын сүүлийн үеийн амжилтуудаас хүргэе. Бага нууд наснасаа дэлгэрмээ тасгалжуулагчийн удирдлагадор бэлтгэл хийж гарч ирдэг хамгийн ундрах сайтай клубүүдийн нэг байгаа. 2021 онд дээд лигийн аврах багаар шалгарч, багийн ахлагчийн их наран үн цэнтэй тоглогч, чөлөөт хамгаалагч Сасар Барамт лигийн шилдэг хамгаалагчийн шагнал хүртсэн. Багийн ихэнх тамирчид дэлгэрмээ тасгалжуулагчаар волейболын А усгээ заалгаж, өсвөр эдэрчүүдийн аврагаас эхлэн хамтдаа тоглож, олон амжилт гаргасан. 21 оны лиг дээр ихэнх тамирчид дөнгөж 20 хүрчээсэн хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг байсан хэдий ч лигийн хамгийн олон алтан медальтай Инагура болон мөнгөн медальтай Хоббис клубүүдийг хожиж аврагын болцлоо хангасан. Улирлын туршид голын агш тэмүүлэн хаалтын оноогоор статистикийг тэргүүлж мөн тоглогч насан жаргалт нарангуй нарын тоглооны хувь өндөр байсан. Үүний дараа жил хэлчин клуб пенальтад чадаагүй харин 2023 оны лигт дахин пенальтаж мөнгөн медалийн болцол хангасан. 23-аас 24 оны дээд лигт легионер тамирчнаар Кубусын тоглогч Соньо Ромеро, голын агштай Имаралескай нар ирж тоглосон. 50 тоглолтуудыг 2 дугаар байраар дуусгаж плей-офф шатанд Тэнэго клубыг хоцсон. Пеналийн тоглолтын өмнө багийн голын агш тэмүүлэн бэртэл авч тоглолтод оролцож чадаагүй нь багт маш том сул тал болсон. Ингээд пеналийн шатанд төгсгөлөгчийн клубд хожигдож мөнгөн медаль хүртсэн. Багийн ахлагчийн их наран шидэг давтлагч Дескей шидэг хаагчин шагнал хүртсэн. Мөн дасгалжуулагчийн багийн клуб мэргэжилтэн Роберто Кабрера болон туслах дасгалжуулагч мөнгөн уянаар өмнөх үлрэл Улаанбаатар Феникс клубыг дасгалжуулж авраг болгосон.